Crazy Kids Jokes гэдэг юм ном олсон. Хүүхдүүдийн галзуу өнгө гэсэн утгатай. За энэ kids гээд дараа нь энэ апострофи явж байгаа шалтгаан нь болохоор олон тоон дээр байгаа. Хүүхдүүдийн өнгөнууд гэсэн утгатай учраас ингэдэг. За энэ номноос энэ өнгөг бүгдээрээ орчуулж үзье. За энэ болохоор a joke гэж байгаа нэг ширхэг өнгө учраас a joke. За father son буюу аав хүү хоёрын хооронд болсон яриа юм байна. За аав нь юу гэж хэлснийг сонсъё. За аав нь хүүгээсээ Have you brushed your teeth гэж асуусан байна. Have you brushed your teeth гэдэг маань present perfect tense дээр байгаа. За яагаад зүгээр did you brush your teeth гэж асуугаагүй вэ гэхээр яг одоотой холбоотой байгаа болохоор яг одоо чи шүдээ угаасан байна уу гэж асууж байгаа учраас present perfect tense-ийг ашиглаж байгаа. За дараагийнх нь everyone can see you had toast for breakfast. За энэ ихний хэсэг нь болохоор бүгд харж чадаж байна. You had toast for breakfast гэхээр өглөөний цайндаа шарсан талах эзнийг гэж байна. Өглөөний цайндаа шарсан талах эзнийг чинь бүх хүн харж чадж штэ гэж хэлсэн байна. Ер нь иймэрхүү үйлдэлүүдийг яг хаана нь зай авч ярьж байна вэ гэдгийг нь мэдэх юм бол илүү амархан ярьж дурна. За хүүгийн хариулсныг сонсъё. No, I had toast yesterday. Үгүй би шарсан талах өчигдөр эзэн штэ. Өчигдрөөс хойш шүдээ угаагүй болж тарах нь. Тийм учраас инээдтэй байсан.